Навруз Мерами Кутти болсон. Наврузын баярын халуун мэндийг Казак түмэндээ дэвшүүлье. Өрөн хаврыг өлзөөтэй сагнаар угтан золохын эрүүл Наврузын баярыг уламжлал ёсоор тэмдэглэх гэж байгаа Казак түмэндээ хандан уриалахад ахан дүүс айл цагаалдаараа уулзан золгож ахмад наснда дээлдэн хүндлэх сайхан заншлаа энэ удаа хүлцэн хойшлуулж технологийн дэвшлийг ашиглан захим золголт зайнаас мэндчлэгээ дэвшүүлэх зэрэг эрсдлээс сэргийлсэн хэлбэрийг ашиглахыг түмэнтэй хүсье. Дэлхийд даяараа дарахж буй дидэмт вирусны халдвараас настан буурлуудаа хамгаалах нь та бидний энэ тэргүүний үүрэг бөгөөд сахилга баттай дэг журамтай байдлаа баярын өдрүүч үргэлжлүүлэхийг мөн уриалж байна. Навруз нь эвтэй, найртай, аж төргийн бэлэгдэл, настан буурлуудаа хүндлэх ёсыг үеэсүүд уламжлан өвлүүлдэг чирэгдэл багтаа хатуу дарсыг зээрлсэн өвөрмөц баяр болохын хувьд ахмадуудаа муу бүхнээс нийтээрээ өмгөөлөн хамгаалах нь зүйд нийцэх юм а. Ээлт нар нь найшилж инх цаг ирж байна. Эрүүл саруул байхад бид бүгд олон Наврузын баярыг хамтдаа угтан золгож уулзсан баярлах билээ. Нийт Казак иргэдээ Наврузын баярын мэндийг дахин дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.